За өглөө нэмэнд та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Дараагийн видеогоор уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр 9 дугаар сарын 15-ны өдөр миний бие Федерал регионд биологи зурглалын ажлаар явж байна. Тэгээд талбай маань нэлээд Перт-тос зайтай байрлал учраас онгоцоо нисэж байгаа. Тэгээд хамгийн ойролцоо байрлаж байгаа таун руу онгоцоо нисээд тэгээд тэнцээс цаашаа ахаад 200 км газар машинаар явж талбай дээр хүрэх юм аа. Тэгээд өнөөдөр онгоцоо буудлын дээр ирээд гейтнийхээ орд хүлээгээ сууж ийн. Тэгээд та бүхэн сонирхолтой байх бол гэсэн үүднээс бичлэг хийгээд ингээд сонирхолтой явъя гэж бодож байгаамаа. За баярлалаа. Тэгээд хамтдаа байгаарай. Day 1 өдөр хэллээ. За машин маань нэж ингээд дуулуурхад ундаг машинууд ингээд чагсаацсан байдаг. Энэ зүгээр нэг компани машин харагдаж байна. Европ божет гэж машин төрөөсөн газрын машинууд. Цаана бүрдэр цаана Европ кар гэдэг машины төрөөсөн газар харагдаж байна. Маш олон машин. За миний хувьд энэ машин байна. За машинаа тойрог ерөнхийд нь хараад за дугууны хий ямар хувaan гэрэл дохоо хамгаалтгүй бүрүүд ямар байна үзээд алтлын ачаа гэдэг хэдний харчнаа галын хор байна. За дотор нь класс нам болгоно. За бидний мэддэг Land 76 давхар кавенгүй дан кавентэй. За ингээд цэвэрхэн байна. Эргээд зургийг ингээд ерөөхдөө бичлэг хийж байгаа учраас зураг авах шаардлагагүй хаа. Дараа нь зогсоогоо зураг болгоод авчихулах байх. За. За өглөөний мэнд. За ажлын маань 20 дугаар өдөр эхэлж байна. Day 2. За өчигдөр бид нэр компьютер ярьж байрлаад ерөнхийдөө талбайгаа очиж үзсэн байгаа. Талбайгаа зөвхөн замын одоо байдлыг ямар хаагуур яаж нэвтрэх үү, яаж очих уу, зам харгуун яаж явж нэгдгийг судалсан байгаа. Тэгээд ерөнхийдөө талбайн одоо хойд хэсэг нь нэлээд хэцүү, очиход хэцүү юм байна. Зам одоо буцуу ихтэй зам байхгүй. За тэгээд талбайн урд хэсэг нь арайгаа ямар ч хэснээр зам нарийнхан зам очдог. Тэр замаар өнөөдөр талбайн урд хэсгээс ажиллах эхлэж байна. Талбайн хойд хэсгийг нэг өдрөөс
нэстэг зэрэг захиалах юм шиг байна. Тэгээд амарч бас нэстэг зэрэгээр очиж талбай дээр байрлахгүй тэр нь очиход бэрхтээ талбай байд юм байна. Тэгээд ажил эхэлж байна. За ингээд хамтдаа байгаараа. Зоосон байцгаана уу. За өдөр маршрутанд явж байна. Яг одоогийн байдлаар Баравстрал усын Баравстрал мужийн Филбараар ирж байна гэдэг. Одоо манай хараад одоо Филбар аймаг гэх юм уу? Нэг тийм газар нь ажиллаа явж байна. Маш их халуун газар. Яг одоогийн байдлаар 40 градусын халуун байна. Ер нь бол нэлээд халуун байна. За арга бид нар энд чинь 47 хүрдэг. 47-48 градусыг нэг их халуун болж ирдэг байж байгаа. Тэгэхээр зэрэг 40 градусаар ерөнхийдөө гайгуудаа орно. За одоо ийм халуун жаагаад юм баахан нүрний баг зүтсэн бэ гэж бодож магадгүй бүдж өгдөх юм бах та гэж. Энэ Австралийн ялаа гэдэг юм чих хэцүү. Нүүрэн дээр суухаараа ирдэ нисдэггүй нэ. Одоо Монголын ялаа шаад сургаараа алга болчих нэг үргэхэд алга болчихгүй цогж алхаас наашаас явдггүй нүүрэн дээр өргөнөд яваад тэгээ хэцүү. Хэцүү ялаатай тэгээ их ялаатай учраас ингээд баг маск зүтсэн баг надад амарс нэгддэг. Тэгээд өнөөдөр одоо машин явах боломжгүй талбай дээр ажиллаж байгаа учраас нэстэг зэрэгээр ойролцоо талбайхаа ойролцоо буулгаад ингээд цааш алхаа явж гинсэн. Нэстэг зэрэгтэйгээр ярилцаад ирэхэд хаана хэдэн цагаас тосолж авах болохоо тодорхой ярилцаад GPS-ээр дээр байрлалаа өгөөд ингээд явж байна. За тэгээд та нэгэн одоо ингээд бичлэгээ явъя гэж ярьсан учраас та бүхэн сонирхолтой юм авдаг гэдэг үүднээс өөрийнх нь хэрэгжилж байгаа хавц хэрэглээг бас жоохон тодорхой танилцуулж гэж бодож байна. За алхахыг мэдэхгүй юм байхгүй хаа алхахыг түр биш нэгэ тавьчих геологи алхах. За тэгээд цүнхийг бол мэдэхгүй юм байхгүй. Ингээд айдны заримтай энэ цүнх гэдэг айдны өргөвч юм уу? Яг нэг яг зүгээр толны хөдөө дотроо олон таслах. За аяны өргөвчний тухай ярьж байсан тийм ээ. Аяны өргөвч тухай байдаг л өргөвч. Энэ яг дотор нь ийм одоо шингэн ийм зүйл хийдэг ийм тусгай сав байдаг. Гадуураас өөрөө юм үрдэг жижиг өргөвчтэйж байдаг юм өргөвчнээс нь гаргаад ингэ хэрглэж болдог. Дотор хамгийн гол нэг ийм гуурстай болохоор заавал нөгөө сангасан үедээ зогсож нөгөө савтаа усаа гаргаж ирж байгаа. Эсвэл гартаа ямар нэгэн ус барьж өгнөхгүй шууд ингээд одоо өргөвчөндөө хийчих юм маань ингээд чигээд ингээ өөрөхд энэ нөгөө суган доогоор ингээд гаргаад ирдэг байж байгаа. Ингээ өөрчингөт эндээс шууд нэг ингэ татж яваад ингээд моголчдаг ямар юм байгаа. За энэ яг заавал геолог гэхгүй бүхэл аял дээр явж байгаа хүмүүсүүд хэрэгтэй зүйл хаа. За энэ миний өмсөж байгаа геологийн хантазыг хүмүүс нэлээд мэдчихэж магадгүй. Энэ болохоор зэрэг 2007 онд Mining Info компани хангамжинд өгч геологчтой өгч ирсэн, хангамжинд өгч ирсэн ажлын хантаз манай Болдэрднах зохион болгонд өгч ирсэн. Тэгээд тэдний нэг хантаз нэгэд Австрал хүртэл ирж ажиллах учиртай байжээ гэж. За энэ ерөнхийдөө бол бид нар
сүүлд нэлээд Австрал бий болж байгаа хандлага нь биологийн хэрэг тэмдэглэн дэвтэр ер нь ашиглахаа баг байж байгаа юм байна. Ашигладаг хүмүүс мэдээж байгаа. Нөгөө хуучин аргачлалаар юм хийдэг. Гол нь ерөөсөө энэ биологийн тэмдэглэл бичдэг ийм аппликейшнууд нэлээд бий болсон. Одоо жишээ нь Fulcrum гэдэг аппликейшн гэж байгаа. Тэн дээрээ шууд ингээд ажилтны цэгт өөрөө ингээд таблет дээр ийм зөвхөн таблетэн дээр ингээд програм энэ зүгээр энгийн таблет байгаа. Програмаа суулгаад тэгээ ингээд айны зориулттай нөгөө буугч могоч юм ингээд буунд ингээд хийгээ явчих болно. Ингээд тэгээ энэ дээр ингээд ашиглаад дээр нь одоо нөгөө бичгэлээ бичиж явж болно. Ингээд эргүүлээ зураг ингээд харагдаж болдог. Ийм таблет ингээд их ашигладаг. Тэгээд таблетэн дээр мэдээж хэрэг тэмдэглэн дэвтрийг оруулж болох үстэм аппликейшн суулгаад ялгаагүй л дээ ерөнхийдөө зүгээр нэг нь цаасан дээр компьютер дээр бичиж байгаа, нэг нь гараар цаасан дээр бичиж байгаа болохоос хэрэг дэвтэр бичдэг, юу бичдэг тэр бүгдийг бичдэг. Ажиглалын цагийн дугаар, координат багч нь өөрөө аппликейшн өөрөө координат GPS-тэй учраас нөгөө юу нэг шууд товч дарангууд координат өөрөө хадгалцдаг байж байгаа. Тэгээд дээр нь аяндаа тэгээд нөгөө зорилго хайгуул одоо дээж авсан бол дээжийн дугаар одоо бид нар хэрэг тэмдэглэлт дэвтэр дээр бичдэг. Тэр бүх юм ингээд бас бичигддэг байж байгаа. Тэгээ ард нь ахаад өөр бас нэмэлт програм дээр аппликейшн дээр шууд зураг авчдаг. Тэр зураг бас QFill тэгээд одоо QGIS програмын одоо хээр ашиглах зориулагдсан юм өргөдөл одоо хэмдэ програм байгаа. Тэн дээр ингээд бид нэр одоо бүх ингээд ард нь сансрын зураг, топо зураг, геологийн зураг ямар ч зургийн төрлийн суурь өөрөө оруулж болдог. Тэгээд шууд дээр өөр тэн дээр одоо хээр явж явах үед нөгөө GPS-н ажиллаж байгаа учраас та энд явж нэг шууд харагдаа авчдаг. Тэгээд өөрөө чулуулагын хил цаг хаана явж байна, одоо ямар хил цаг дээр очсон байна, ямар чулуулаг байж болох вэ бүгдийн өөр ингээ өөрийнхөө байрал дээр хараавчдаг учраас. Тэгээд ямар нэгэн одоо сонирхолтой гарч илэрч одоо ийм чулуулагын бид тааралдах юм бол ингээ тойроо явчихгоо тойрж яваад нэг тавч дараа явчихгоо өөрөө очсон газар болгоно ингээ сейвлээд ингээ яваа тэр нь ард нэг юм хүрээ үсгэхэд ингээ боломжтой учраас зураг хийхэд нэлээд тийм төхөм ийм аппликейшн хэрэгэлдэг байж байгаа. Тэгээд одоо энэ сая миний хэлсэн Fulcrum гэдэг хэрэг тэмдэглэл бичдэг програм аппликейшнээр бичсэн тэмдэглэл за сая энэ QFill гэдэг програм дээр зурсан зураг хоёроо нийлүүлээд шууд одоо энэ хөрөмжөө Wi-Fi холбогдсод шууд юугаа оруулцдаг байж байгаа. Төв мэдээлэл сан руугаа хуулаад шууд тэр оройн хуулаад шууд нэгтгэсэн байдлаар ингээд датагаа явуулцдаг. Тэгээд тэр цаана одоо QGIS юм уу GIS мэрэгчлэтнүүд нь аваад ерөнхий геологууд нь аваад ховсто мэдээлэл боловсруулаад маргааш өглөө юм уу ажил гарахаас өмнө тэр зэгийг очиж үзээд тэн дээрээ сонирхолтой байна. Энэ нэг жоохон шалгах хэрэгтэй байна гэдэг ч юм уу мэдээлэл дор нэг ингээд харилцан явцдаг байж байгаа. За юм байна. Тэгээд энэ талд энэ болох юм мэдээж GPS-ийг мэдэхгүй байхгүй бах. За энэ болохоор зэрэг бас Garmin төрлийн Garmin бүтээгдэхүүн багж одоо GPS-наас гадна илүү safety аюулгүй ажлын тал руу холбоо харилцааны хэрэгсэл. Ямар ч сүлжээгүй газраас мессеж хүлээж авна. За тэг энэ дээр юм соос гэсэн юм товчтой. Энэ товчон дээр дарах юм бол одоо манайхаар л онцгой байдлын албар руу одоо Монгол онцгой байдлын албар руу шууд дохио очино. Дохио очингууд одоо онцгой байдлын албаны хүмүүс нь яаж нэхэ зэрэг одоо манай байгууллагаараа холбогдоод танаа нэр дээр бүртгэлтэй ийм багажнаас одоо тусламж ирсэн дуудлага ирлээ. Одоо энэ одоо үнэхээр үнэн бодтой юу гэдэг мэдээж асуун тийм үү. Тэгэнгүүт нөгөө танаа компани нөхөйг одоо ч юм уу менеж ч юм уу захирлууд чи ингээд одоо тэр мэдж байгаа танаа манай нэг хүн ийм хүн хөдөө ажилд явж байгаа эрсдэл учрах магадaltaй байгаа. Магадгүй гэх юм бол шууд нөгөө тэр онцгой байдлын албанаас аврах анги шууд энэ минь багчны дохио өгсөн газар руу ирж одоо эрсдэлтэй байдал үүссэн бол ингэж хугацаа алдалгүй хүнийг авардаг гэсэн үг. Энэ тийм аюулгүй ажиллагааны тал руугаа юм багж байна. Энэрч гэдэг заавал геолог гэхгүй бүхэл энэ дэлхийд аялж явуулчлын кемпинг хийж байгаа хүмүүсүүдэд одоо зориулагдсан юм маш сайн юм багж байж байгаа. За тэгээд босод алаар геологчдын босод байдаг л ингээд компас
бас байж байна. За тэгээ нэг соронзон үзэг байж байна. Чулуулгийн хатуулж шалгахч нэг скрабер байж байна. Маркер тэгээ харандаа гэвчлэн. За тэгээ хэрэн тэмдэгэн дотор одоо байгаа л да. Тэгэхээр шаардлагатай бол тэмдэг тэмдэг дээр юм бичээд гэхдээ яг энэ төсөл дээрээс юу ч бичээгүй байж байна. Бүгдийн нөгөө програм дээр бичээд ингээд онлайнаар шууд төв рүү яваад байгаа учраас энэ дээр бичих шаардлага гарахгүй ингээд яваад байна. За ерөнхийдөө би ингээд австралиан геологийн зураглалын салбарт нэлээд ажиллаж байна. Тэгэхээр зэрэг энд бол яг мэдээж технологи технологиуд мэдээж өндөр түвшинд ашиглаж байна. Гэхдээ миний нэг анзаарсан юм гэхээр зэрэг одоо геологийн хувьд, онлайн хувьд одоо чулуулыг таних ч юм уу одоо юу гэдгийг одоо тэр чадвар геологийн эзэмших чадварын хувьд нэг айхтар тийх хол хоцроод австрал гэдэг утгаар айхтар хасраад ингээд хэвтээд явцсан юм алга байна. Бүгдээрээ л одоо Монгол геологчд манай чулуугийн таних чадвар өндөр байна. Австрал геологчтой хамтарч хийх боломж өндөр байна. Мэдээж технологи гэдэг бол хүний ажлыг хөнгөвчлөх урдан болгох зорилттой болохоос биш бүр хөндрүүлнэ гэж байхгүй. Тийм учраас энэ аппликейшнуудыг, энэ програмуудыг бол ерөөсөө нэг өдөрт одоо сайн оролдох юм бол нэг өдөр жоохон удаан 50 оролдох юм 7 хоног төр бүрийг эзэмшээд авчих боломжтой учраас нэлээд юм одоо технологи ашиглах төвшөнд бас явдаг манай энэ Австралийн геологийн зураглалын салбар нь бол. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн маршрутын цэг рүү явъя. Би нэг мажиглын студентчний уутыг таних байгаа байна. Жижигхэн уут байдаг. Ерөнхийдөө манайхан ч 2 кг дээж авах зорилттой нэг 30-40 янцад ч илүү том байдаг штэ. Энд бол өстой нэг алгын чинэл юм байдий. Нэг 500 г дээж авах ступ дээжний дээд хэмжээнд. Гэхдээ яг нь мэдээж нэг ямар лабораторид дээж өгч байгаас хамаарат лабораторийн шаардлага гэж байгаа. Тэрэндээ тааруулсан юу байна гэсэн үг. Дээж жингээ харуулж өгч дээж өгсөн. За ерөнхийдөө та бүхэн орчныг харж байгаа. Австралийн хэл талнууд одоо сүрэл гэх юм уу, одоо бот гэх юм уу, айгүй юм нөгөө бороо авчраас нөгөө юм цүлийн анх зөгцсөн юм. Айгүй юм хөцсөн. Одоо юу гэдэг ургамалтай. Тэгээ энэ дотор бол энгийн ботлын одоо миний энэ бүхэл та бүхэн анзаарж байгаа юм. Ийм шилбэний хамгаалт гэдэг. Шилбэний хамгаалт хүүд ерөөс явахын аргагүй. Энэ ингээ одоо ингээ харангууд ингээд энэ дээрс ингээ нөгөө сүрлүүд нь зогдсон байж байгаа. Энэ бол ингээд энэ байгаагүй байсан бол өмнөдний завсраар бол одоо хөлөөгөө нэлээд хийх юм болж байгаа. Ийм шилбэний хамгаалт заавал ингэж хийж явдаг байж байгаа. Энэ бол удаан одоо олон километрийн сүрлэн дотор болох ч юм бол маш чухал хэрэгцээтэй юм байна маа. За ингээ өндөрлөө дараагийн маршрутын цэг дараагийн ажлын цэг рүүгээ явъя. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Түр баяртай. За сайн байцгаана уу. За миний би ажлаа дуусгаад босож явна. Одоо нэг нүү маань ингээд одоо нэг онгоцны буудалтад таавн дээр ирээд онгоцны цаг маань арай болоогүй учраас хүлээгээд байж байна. За тэгээд энэ нүү маань тосхон маань анх 1968 онд байгуулагдсан юм байна. Энэ Wildback гэж одоо маш том төмрийн орд дээр тулгуурлаж BHP компани эзэмшдэг юм орд дээр тулгуурлаж үүсгэн байгуулагдсан юм том уурхайн тосхон юм байна. Гэхдээ одоо нутгийн Aboriginal буюу нэг Aboriginal хүмүүс маш их байдаг. За тэгээд энэ бас одоо та бүхэнд харуулъя нэг уурхайн том одоо Howl Truck гэдэг одоо нөгөө Белаз ингээд үзмрийн байдалтайгаар ингээд парклцсан байдаг юм. Энийг очиж үзцгээе. За мөн бас энэ бусад мэдээллийн самбар нууд нэгэ зөндөө мэдээлэлүүд нь байж байна. За